Сайн мэцгаанаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бас гэрлээд 20 жил болсон 20 настай оюутан ахлах болон дунд ангийн 3 хүүхэдтэй. Гэртээ хамт байгаа мөртлөө бие биенээсээ зайлсхийж таарахгүй амьдрахыг хичээдэг. Яг л нэг байшинд амьдардаг хоёр өөр гэр бүл шиг. Эхнэр 47 настай И Хёнгмён, нөхөр 49 настай Кан Юнгмү 20 жилийн өмнө онлайн тоглоом тоглож байгаад чатаар танилцжээ. Танилцах болсон шалтгаан нь Юнгмүгийн тоглоомны мөнгө дуусч мөнгө ихтэй ихнэрээсээ гуйж утасны дугаараа үлдээснээр танилцсан байна. Тухайн үед Хёнгмёнд найз нөхөд байгаагүй болохоор ганц удаа уулзаад үзье гэж утсан ч удалгүй хамт амьдарч хүүхэдтэй болсноор хурмаа хийжээ. Гэтэл эхнэр нь 2024 оны 1 сард ажлынхантайгаа хоолнд орно гэж гараад 1 жил 8 сарын турш гэртээ ирээгүй бөгөөд энэ хооронд Юнгмү эхнэрээс сургаггүй алга болсон гэж цагдаад бүртгүүлж хаасайгүй хайсан. Гэтэл 20 сарын дараа гинэт үүрийн 3 цаг 30 минутанд залгаад намайг ирээд ав. Би хүүхдүүдтэйгээ хамт байж болох уу гэж согтуу ярьсан байна. 여보세요? 누구신데요? 나야. 나가 누군데? 나야고. 나가 누군데요? 뭐 애교를 부리네. 근데 이 와중. 나 애들하고 좀 있으면 안 될까 같이? 나 데려가서 얘기하자고 나를. 올까 안 올 거야? 지금? 여기로? 위치 보내. 주소. 응 알겠어. 빨리 와줘. Энэ дуудлага нэвтрүүлгийн зураг авалт болохоос ердөө 1 сарын өмнө болсон бөгөөд эхнэр нь гэртээ ирээд удаагүй. Хёнгмён эхний 6 сар огт холбоо бариагүй тэрээр удалгүй хүүхдүүд рүүгээ амьд байгаа гэсэн мессеж хаяа бичдэгч нөхрийнхөө утсыг огт автгүйсэн. Бичлэг гарахад Хёнгмён нөхөртөө чи хурмын зургнуудаа бүгдийг нь хаглаад уурж хайсан болохоор бидний хорим дууссан гэсэн үг гэхэд Юнгмү чи намайг араар минь тавьж бүр тэрнтэйгээ хамт амьдэрсэн гэхээр угаасаа дууссан байсан харилцаа гэдэг. Хёнгмён 7 сарын дундуур нөхөрлөгөө өөр залуутай хамт тэрвэрлдэж гар гараасаа хатгаж наалдаж авуулсан зураг явуулсан бөгөөд Юнгмү эхнэрээ хизээч ийм зүйл хийх хүн биш гэдэгт итгэдэг байсан болохоор нэлээд шоконд орсон гинэ. Хөтлөгч Хёнгмёноос нуугаад сайхан болчихгүй зүйл нөхөрлөгөө яагаад явуулсан талаар асуухад тухайн үед хамт амьдарч исэн залуу мдээгүй байхад нь явуулсан гэдэг. Эхнэрээ ихний асуудал гэрээсээ зүхтаж өөр хүнтэй хамт амьдарсан. Хёнгмён тэр залуутай бас л онлайн тоглоом тоглож байгаа танилцсан бөгөөд муудалцаад харилцаагаа бүр мөсөн дуусгаж гэртээ ирсэн гин. Хөтлөгч Хёнгмёноос амьдрах газаргүй болоод гэртээ ирсэн үү гэхэд хоолны газарт байрлаж ажиллаж байсан. Яагаад буцаж ирснээ ярмааргүй байна гэж хариулсан. Нэвтрүүлгийн зураг авалтыг хийж явах үед эхнэртэй нь хамт амьдарч исэн залуу Хёнгмёны зургийг байнга Facebook, каталог дээр санаад ийн гэсэн тайлбартай оруулсаар байдаг. Бичлэг гарч Юнгмү эхнэртэй намайг харахыг хүсэхгүй байсан болохоор гэрээсээ явсныг чи ойлгож байна. Гэхдээ нөгөө залуутайгаа юу болсон? Харилцаагаа дуусгасан уу гэд иймэрхүү юм огт яриаг байгаа. 7 хоног 1 сарч биш бараг 2 жилийн хугацаанд хаана байснаа яаж амьдарснаа тайлбарлаж надаас чин сэтгэлээсээ уучлалт гуйх ёстой үстэй гэхэд Хёнгмён миний буруу гэж хэлсэн мэт. Ирсэн маань л болоо юм шүү. Яагаад ирвүүгүй юу байцаагаад байгаа. Чи намайг хэцүү байлгасан болохоор би ингэж амьдарсан гэдэг. 아니 얘기했잖아. 너희가 그동안 나 힘들게 했으니까. 너도 잘못하고 있으니까 내가 이렇게 행동한 거 아니야? Маргааш нь Юнгмү гэрээсээ гарч машиндаа суугаад Пёнтек цагдаагийн газар руу явдаг. Тэрээр салх өргөдөл гаргах шатандаа явж байгаа бөгөөд 8 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж өмгөөлөгч нь нотлох баримтаа үйл сайн гэсэн болохоор авчирч өгч байгааг нь. Эхнэр нь гэр бүлээ сөрүүлснээ ойлгохгүй, хүүхдүүдээ асрахгүй үл тоосоор байгаа учраас Юнгмү эхнэртэй нь явуулсан залуугаас нөхөн төлбөр нэхэмжлэгийн хажуугаар хүүхэд хамгааллын зарга үсгэж 3 хүүхдээ 20 сарын турш хайж авсан. Хүүхэд үл тоомсорлсон. Орхисон эргээр буруутгаж нэмээд салх өргөдлөө өгсөн. Гэтэл эхнэр нь нөхрөө цагдаа дээр очиж ийм олон зарга мэдүүлсэн гэдгийг нэвтрүүлгийн үеэр анх удаа олж мэдээд маш их гайхжээ. Бичлэг гарч Юнгмү Хёнгмёнд 2 жилийн турш хүүхдүүдээ ганц ч удаа харахгүй амьдэрсэн бол надаас салаад гэр бүлээ тэр чигт нь хаях хэрэгтэй үстэй. Яагаад тэгээгүй юм бэ гэхэд Хёнгмён би ирвүү үгүй юу уйлаад намайг уучлаарай гэж хэлсэн мэт гэж уралдаг. 왜 건드냐고! 뭔 책은 그냥 통과하고 왔잖아. 적당히 하라고! 깨라고. Энийг үзсэн хөтлөгч Хёнгмёнд хандаж өөрөө ийм зан гаргах ёстой хүн биш. Нөхөр чинь 20 сарын турш хаанагаа бол гэж гайхсан болохоор асуусан. Асууж ийн гэдэг чинь чамд итгэх гэж хамт амьдрах шалтгаан хайж ийн гэсэн үгээ гэдэг. Эхнэрийн дараагийн асуудал буруу зүйл хийснээ юм чинээ боддгоо. Хёнгмёныг ирээд удаагүй байхад нөгөө залуу нь хүүхдүүд рүү залгасан. Том охин нь аава нэг хүн залгаад байна гэхээр нь Юнгмү 3 хүүхдийнхээ уцаг шалгахад бүгдэнд нь аваагүй дуудлага ирсэн байхыг хараад нөгөө эрэгтэйтэй ярьж тийм хүн байхгүй дахиж битгий залгах гэж хэлсэн байна. Хёнгмён 20 жилийн дотор 15 удаа гэрээсээ цугцсан. Богиндоо 3-4 хоног хитэн сараар сүүлдээ 20 сар гэрээсээ явжээ.
Ийм байдал нь том охиноо 5 настай байхаас эхэлсэн бөгөөд баг хүүгээ 2, 3 настай байхад хаяад явах ба явах болгонд нь Юнгмүү хүүхдүүдээ ганцаараа харж эхнэрээ хайдаг байсан. Эхнэрийн дараагийн асуудал гэрээс явах нь зуршил болсон. Энэ байдлаас болоод Юнгмүү гадуур гарах, ажил хийх, нийгмийн харилцаанд орох дургүй болж сэтгэл зүйн тест өгөхөд хүнд хэлбэрийн сэтгэл готролтой гэж онцлогдсон бөгөөд одоо нэлийн хүчтэй юмнууд хэрэгжилж байгаа гинэ. Юнгмүүгийн аав ээж эрт нас орсон учраас түүнд найдах хүн эхнэрээс нь өөр байхгүй ч одоо ийм байдалтай болжээ. Харин хүүхдүүд ээжтэйгээ харьцаагаас зайлсхийж эвгүй байдаг гин. 와봐. 와봐. 엄마한테 와봐. 왜 그런데? 응? 어? 그럼 왜 그래 오늘? Хөтлөгч хүүхдэд ээж гэдэг хүн бүх ертөнцийн байдаг. Гэтэл ээж нь генет алга болох нь хүүхдийн хувьд хамгийн аимшигтай айдас. Үүнийг 15 удаа давтна гэдэг хүүхдүүдийг хизээж хаягдаж магадгүй гэсэн байнгын түгшүүртэй болгосон байна гэдэг. Охин нь хэлэхдээ өглөө нүдээ нэгээд ээж гэрте байхыг хараад зүүдөө бодит байдлаа гэж боддог болсон. Одоо зүгээр ааваас таасан дээр хаа гэдэг. Юнгмүү надад эхнэрээ гэх хайр огт байхгүй биш. Баг зэрэг үлдсэн. Би зүгээр л зурагт үзээд хамт хоол идээд амьдрах энгийн амьдралыг хүссэн ч одоо амьсгал богдохоор хэцүү байна. Салах хүсэл 70% байгаа гэж хэлээд нөхрийн талын бичлэг дууслаа. Эхнэрийн талын бичлэг гарахад би гэрэлснээсээ хойш үргэлж зодуулж амьдарсан. Гэр цэвэрлсэнгүү, хоол хийсэнгүү гэх мэт шалтгаанаар зоддог байсан. Бид өөр байшинд амьдардаг байхад намайг хан мөргүүл зодсноос болоод цагдаа дуудаж шүүхтээр хүртэл очиход шүүгч нөхрийн хүчирхийллийн эргийн зузаан түүхийг хараад тусгаарлах уу гэж надаас асуусан ч би хүүхдүүдээ бодоод зүгээрээ гэд өнгөрөөжсэн гэдэг. Энэ талаар Юнгмүү эхнэр маань дэндүү залах уу юм асуухад хариулдаггүй болохоор уурандаа гар үрсэн минь үнэнч тэр үедээ уучлалт гуйсан гэхэд хөтлөгч ертөнцийн хамгийн арчаагүй хүн өөрөөсөө сул дорой хүнийг зоддог. Хайрлаж суусан эхнэрээ хүүхдүүдийнхээ ээжийг зодно гэдэг байж боломгүй эрг гэж ууралсан. Ингээд болоогүй бичлэг гарахад Хёмён "Чи намайг зодоо зогсохгүй хүүгээ 3 настай байхад уйлаад байна" гэд өргөд шал руу шидсэн мэт гэдэг. Энэ талаар Юнгмүү "Би шидээгүй. Миний санджаагаар би зас цураагүйгээд зүгээр л түлхсэн. Тэрнээс хойш хүүхдүүдэд огт гар хүрээгүй" гэж өөрийгөө өмөрдөгч эхнэрээ хүүхдүүдээ хүмүүжүүлсэнгүй гэж байнга зоддог байсан болохоор Хёмён хүүхдүүдэд дагуулж төр хамгаалах байранд 2-7 хоног амьдарсан. Хёмён 20 сар гэрээсээ цуцаж өөр залуутай хамт амьдарсан нь мэдээж бурууч үүнийг өдөөсөн гол шалтгаан нь нөхрийнх нь олон жилийн дарамт, зодуур, хүүхдүүд рүүгээ чиглэсэн хүчирхийллээжээ. Бичлэг гарч Юнгмүү хүүхдүүдээ ширээгээ арч гисэн ч утсаа оролдоод байсан тул харааж эхэлдэг. 노력을 하니까 아니야 이 핸드폰만 쳐다보고 나이가 몇 살인데 다 큰 새끼 아주 던져버린다. 아이고야. Иймэрхүү маягтай байнга загнаж гар далайдаг болохоор Хёмён хизээ цохих бол гэхээс байнга айцтай амьдардаг. Мөн гэрээ ажлыг эмэгтэй хүн л хийх ёстой гэсэн бодолтой. Дутуу цэвэрлэлээ тоостой байна гэх мэтээр байнга үүсэв байдаг. Хёмён гэртээ байхаараа өдөрт 3 удаа угаалга хийж өглөөний 11-ээс оройны 11 цаг хүртэл ажиллаж ирчээд гэрээ ажлаа амрах завгүй тасралтгүй хийдэг. Түүнийг хамгийн анх хадминдаа бэрн олж орж ирэх мөчөөс эхлээд хадам ээж нь харааж юу ч хийж чадахгүй байна. Буцаж яваад ээжээрээ заалах чад эргэж байж боломгүй хараал урсгадаг гэжээ. Нөхөр нь энэ олгоныг мэдсэн мөртлөө мдээгүй юм шиг царайлж зүгээр төвчээд өнгөрөө гэдэг байсан. Хёмёны хувьд өвдсөн ч ажиллаа хийдэг бол Юнгмүү 1 жил ажиллаад 6 сар амрах маягаар амьдардаг болохоор амжиргааны зардал хүрэлцдэггүй. Эхнэрээ явсны дараа хэсэг ажиллаж байгаад ажлаа салгацсны тэтгэмж авч амьдралаа олгосон. Энийг сонссон хөтлөгч өдөр болгон зодож ажилгүй мөртлөө гэрээ ажил туслахгүй амжиргааны зардалч өгөхгүй бол би Хёмёнтэй адилхан гэрээс явах сонголтыг хийх байсан гэдэг. Хёмён өмнө нь Бамбай булчирхайн хор тавдар тусаж нөхөртөөгөө харилцаа муутай байсан болохоор хийлэлгүй ээж дүүгийнхээрээ амьдрангаа мэс засал хийлгсэн. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж Юнгмүү хавдрын талаар мэдсэн ч чамаас болоод чамтай хамт амьдарсан болохоор хавдартай болчлоо гэснээс болж санаа зовох гэхээсээ илүү муухай санагдсан гин. Мөн Юнгмүү эхнэртэй гомдоод 3 хүүхдээ шүн эхнэрийнхээ дүүгийн гэрийн гадаа орхиод явсан бөгөөд би хүүхдүүдийг хаяагүй дүүгийн чинь л аваачч өгсөн. 20 сар алга болсноос дэргэжээ. Хёмён өмнө нь салгаар шүүхэд хандчихсан ч Юнгмүү хүүхдүүдээ бодоод цуцлаач гэж гуйсан болохоор гэр бүлийнхээ төлөө итгээд цуцалсан ч өөрчлөгдөөгүй. Нөхрийн салах бодол 70% байгаа бол эхнэрийнх 10% байгаа гэдгийг сонссон хөтлөгч энэ хайр биш зүгээр л өөрийгөө тарчлааж байгаа хэрэг. Хүүхдүүд чинь аав ээжигээ ингэж хэрэлдэж зодтолгыг хараад бүр салчаач гэж гуйж ийн гэдэг. Бичлэг гарч Юнгмүү хүүхдүүдтэйгээ хоол идэж гад ээжтэй очиод өвдөг сүгдүүд уучлалт гуй гэж хэл гэдэг. Иймэрхүү байдалтай байнга хүүхдүүдэд ээжийг чинь уучлалт гуйхыг сонсомоор байна. Ингэж байгаа дахиад та нарыг хаяад явуул яана. Дууслаа л гэсэн үг гэх мэтээр тэртээ тэргүй хэцүү байгаа хүүхдүүдэд дарамтлагдаг. 엄마한테 얘기해. 어? 무릎 꿇고 사과하라고 그래. 듣고 싶다고. 엄마가 사과할 줄 알았는데 여지까지 안 해갖고 물어보는 거라고.
기회 만들어줬을 때 해. 응? 저러다가 또 니네 버리고 도망가면 끝나는 거야. Том хүүхэд нь 8 настайгаас хоол иж ээжигээ байхгүй дүүнрийнхээ оронд ээж нь болдог гэжээ. Ингээд бичлэг дуус зөвлөгөөний цаг болоход сэтгэл зүйч Юнгмуугаас салах бодолтой байгаа юу гэхэд салсан ч болно, салахгүй байсан ч болно гэдэг. Сэтгэл зүйч тэгвэл салахад л болох юм байна. Яах гэж энэ хүртэл ирсэн гэхэд муугаар салснаас ойлголтоо сайнаар салсан нэр гэж бодоод ирсэн. Бараг 2 жилийн хугацаанд хаана юу хийж авсан, хинтээ байсан, дахиад явах уу гэдгийг нь асуухаар яагаад ийм юм асуугаад байгаа. Ирсэн л бол олон шүүгээд бүр уучлалт ч гуйгаагүй гэхэд сэтгэл зүйч тэгэхээр эхнэр чинь танаас чин сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй гэсэн үг үү? Тэгвэл яаж уучлахгүй вэ? Санаа чи амрах юм шиг байна гэхэд юм уу? Өвдөг сүгдүүд гэж хариулсан. Сэтгэл зүйч та эхнэрээ 5-аас 6 жилийн турш зодж байсан гэж хэлсэн. Тэр үедээ өвдөг сүгдэж байсан уу? Таны хүчирхийлэл эхнэрээ чинь 20 сар алга болсноос хамаагүй том нүгэл. Дээрээс нь та хоёрын уучлалт гуйх арга барил чинь өөр гэж хэлээд Хёмёныг оруулж нөхөртөөгөө амьдрах бодол байгаа талаар нь асуухад үгүй гэж хариулдаг. Тэрээр том хүүхдэд төрснөөс хойш 16 жилийн турш нөхрийнхөө хүчирхийлэлтээс талаар айлдаг. Сэтгэл зүйч тэгвэл нөхөр чинь таныг зодсныхоо дараа уучлалт гуйж исэн үү гэхэд Хёмён хизээж тэгж байгаагүйгээд асгартлаа уйлсан. 이 남자는 사과했나요? 아니요. 한 번 때릴 때마다 없었어요. Гэтэл Юнгмуу би эхнэрээсээ өвдөг сүгдүүд уучлалт гуйж исэн гэж сэтгэл зүйчд хэлсэн. Ингээд хосыг хамтд нь оруулаад Юнгмууд хандаж энэ эмэгтэй таны дуу өндөрсөний дараа гарч нь орж ирдэг гэдгийг мэддэг. Энэ тийм ч хурдан мартагдах зүйл биш учраас харааж, орилж, хашгирах бүрт чинь гэрээсээ явдаг гэсэн үг. Өөрөө түрүүнд эхнэрээ 5-аас 6 жил зодсон гэж хэлсэн ч эхнэр чинь 16 жилийн турш хүчирхийлдээсэн гэдгээ дөнгөж сая надад хэллээ. Тийм болохоор энэ олон жилийн хүчирхийллийнхээ төлөө төрүүлээд эхнэрээсээ уучлалт гуйжээж дараа нь эхнэр чинь танаас уучлалт гуйх боломжтой болно гэд зөвлөхөөний цаг дуслаа. Нөхрийн хувьд салахгүй эхнэртээ дахин нэг боломж олохыг хүсдэг бол эхнэр салахаар шийдэж би энэ үнд маш их гомцсон. 20 жилийн турш үнэхээр хэцүү байлаа. Одоо зүгээр л сэтгэл амар амьдрмаар байна гэдэг бол Юнгмуу энэ нэрээ эхнэрийнхээ сэтгэлийг багч болов ойлгож надад ч бас буруу байгааг ухаарсан. Одоо ямар ч харамсал алга гэд нэвтрүүлэг дуслаа. Энэ дугаар гэр бүлийн харилцаанд харилцаа яриа болон уучлалт ямар чухал болохыг мөн хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө заримдаа салах нь зөв шийдвэр байдгийг харуулсан маш сургамжтай дугаар байлаа. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дуслаа таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.